우리 함께라면 언제나 영화 같은 하루야. Oh, one day 빛나는 오늘 함께 웃고 함께 노래해. 소중한 이 순간 모여서 우리의 이야기가 돼. Та ганцхан мөр промпт бичээд 50 минутын анимашн видео бүтээж чадна гэвэл итгэх үү? Магадгүй ихэнх хүмүүс тийм зүйл боломжгүй. 5 секундын хэдэн зуун клипийг яаж бүгдийг нь хийж дараа нь эвлүүлж засварлах юм бэ гэж бодож байгаа. Гэхдээ одоо бол өөр болсон. Видео бүтээх технологи маш хурдтай хөгжиж AI видео хэрэгслүүд шинэ түвшинд хүрсэн. Одоо өндөр чанартай анимашн хийхин тулд урт хугацаанд зураг зурж, клип бүрийг гараар эвлүүлэх шаардлага бараг байхгүй болсон. Зүгээр л нэг мөр промпт бичгэд AI скрипт зохиож дөрүүдийг бүтээж кадр бүрийг үүсгэхэд бүх видеог автоматар хийдэг. Үүгээрч зогсохгүй шинэ технологиг ашиглаад богино шортсоос эхлээд бүрэн хэмжээний кино хүртэл хийх боломжтой. Өмнө нь уламжлалт аргаар 1 минутын видео хийхэд дунджаар 2 цаг гаруй төвлөрсөн ажил шаарддаг байсан. Харин энэ нэг даралтаар ажилладаг системийг ашиглавал рендерлэх хугацааг хасахад жинхэнэ ажиллах хугацаа ойролцоогоор 10 минут л болно. Өнөөдрийн видеогоор би Magic Light AI гэж юу болох, мөн ганцхан санаанаас бүтэн анимашн видео хэрхэн хийдгийг алхам алхмаар харуулна. Тиймээс энэ видеог заавал дуустал нь үзээрэй. За тэгвэл эхэлцгээе. Өнөөдөр танилцуулах AI бол Magic Light юм. Эхлээд Google дээр Magic Light гэж хайх эсвэл миний сэтгэл хэсэгт үлдээсэн холбоосоор орж болно. Сайт руу орсны дараа Google аккаунтаараа нэвтрвэл Magic Light-ийн олон төрлийн функцүүдийг харах боломжтой. Одоо хэрэглээг илүү хялбар болгодог Magic Light-ийн 8 үндсэн функцийг товч танилцуулъя. Нэгдүгээрт Story to Video. Та зүгээр л нэг өгүүлбэр, нэг санаа эсвэл скрипт бичихэд AI нь Gemini 3.1 загвар дээр үндэслэн бүтэн скрипт бичиж кадр бүрийн дүрслэлийг өөрөө зохиодог. Хоёрдугаарт One Click Video буюу нэг даралтаар видео үүсгэх систем. Энэ нь Sora 2 загвар ашигладаг бөгөөд бүтэц зохион байгуулалтын хувьд илүү даваа талтай, ялангуяа viral content хийхэд илүү тохиромжтой. Гуравдугаарт Kids Story. Энэ функцээр 10 минут хүртэлх хүүхдийн үлгэрийн видео үүсгэж болно. Мөн дүрийн нэгэн жигд байдлыг 95%-аас дээш хадгалах алгоритм ашигладаг. Дөрөвдүгээрт Music Video. Богино санаа болон зураглалын хэв маяг сонгоход хөгжимтэй өндөр чанартай видео автоматар бүтдэг. Тавдугаарт Explainer Video. Энэ хэсэгт чанартай тайлбар мэдээллийн видео автоматар үүсгэж дэлгэцийн нарийн дүрсний загварыг хүртэл хийж өгдөг. 6-дугаарт Character Vlog. Та өөрийн AI дүрийг үүсгэж түүнийг өөрчилж тохируулан өөрийн гэсэн онцлог дүр төрх бүтээж болно. 7-дугаарт Religion Story. Янз бүрийн шашны түүх, өгүүлэмжийг орчин үеийн дүрслэлээр бүтээх боломжтой бөгөөд онцгой зах зээлд өндөр үзэлтийн хугацаа авахд зориулсан бэлэн загваруудтай. 8-дугаарт зурагнаас видео үүсгэх функц. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнгүй зургийг Sora технологи ашиглан хөдөлгөөнт видео болгон хувиргадаг. Мөн эдгээр бүх функцүүд тус тусдаа ажилладаг биш, нэг систем дотор холбогдож ажилладаг тул ажлын урсгал илүү хурдан нэгэн жигд болдог. Одоо Magic Light-ийн хамгийн гол функц болох Story видео зэсийг ашиглаад Disney түвшний анимашн хэрхэн хийхийг харуулъя. Та бэлэн зохиолгүй байсан ч ганцхан санаа бичгэд бүтээн хэмжээний кино хэрхэн автоматар бүтээгддгийг харуулах болно. Юуны өмнө үндсэн дэлгэц дээр Story to Video дээр дарна. Хамгийн ихэнд шийдэх зүйл бол видеоны харьцаа байгаа юм. Хэрвээ урт видео хийх гэж байгаа бол 16 харьцааг сонгоно. Харин Shorts бичлэг хийх бол 9-16 харьцааг сонгоно. Мөн дараа нь хэлээ сонгоно. Би бол солонгос хэлийг сонгож байна. Тэгээд дараагийн алхам бол видеоны Story модулийг сонгох юм. Хамгийн ухаалаг загваруудын нэг болох Gemini-ыг сонгох юм бол зохиолчийн хэмжээнд хийгдэнэ. Дараа нь Magic Light дотор Disney Style, Pixar Style зэрэг 20 гаруй бэлэн загвар байдаг. Энд анхаарах бас нэг чухал зүйл бол видеоны хугацаа байгаад байгаа. Та 3 минутаас 50 минут хүртэлх хугацааг тохируулж болно. Өмнө нь ихэвчлэн AI 5 секундын видеог, жижиг видеог үүсгэдэг байсан. Одоо энэ системтэй харьцуулах юм бол бүтээмж нь хэдэн зуун дахин өссөн гэж хэлж болно. За одоо story-го бүтээж эхлэе. Энд Smart Script болон Basic Script гэсэн 2 гурван байгаа. Хэрвээ танд бэлэн зохиол байгаа бол Basic Script-ийг сонгоно, харин байхгүй бол Smart Script-ийг сонгоно. Жишээ болгон би орчин үеийн Rapunzel-ийн түүх гэсэн богино санаа оруулъя. Доор байгаа expansion товчийг дармагц AI санааг шууд өргөжүүлж илүү дэлгэрэнгүй түүх гаргаж ирнэ. Дараа нь compare-н дараад next дээр дарна.
Ингээд AI-ийн зохиолыг сцен буюу хэсэг бүрээр нь задлж шинжилээд товч агуулга гаргаж өгнө. Тэгээд хэсэг бүрийн гарчиг, дэлгэрэнгүй промпт зэрэг нүснэгт хэлбэрээр харагданаа. Баруун талд байгаа эдит сцен цэцэг заавал шалгаарай. Тухайн хэсгийн цаг хугацаа, байршил, цаг агаар зэргийг маусаараа дарж тохируулж болно. За тэгээд дараагийн алхам бол AI видео хийхэд хамгийн чухал зүйл болох дүр сонгох үе шат юм. Энд та дүрийн дуу хоолой, насны ангилал зэргийг сонгож болно. Мөн өмнө нь хийсэн бэлэн дүрүүдийг ашиглаж болно. Хэрвээ өөрийн өрмөц гол дүр бүтээхийг хүсвэл My Characters дээр шинээр үүсгэж болно. Дараа нь Next дармагц Storyboard үүснэ. Энд дүрийн хувцас тохируулах, таалагдахгүй объектуудыг устгах боломжтой. Хэрвээ ямар нэгэн кадр буруу гарсан бол дахин үүсгэх товчийг дарна. Энд нэг чухал зөвлөгөө өгвөл промпто захин засах бол текстийн талбарт H ашиглаж тодорхой дүрийг зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр бүх видеоны туршид гол дүрийн төрх нэгэн жигд хിവэрүүлдэнэ. Дараа нь Next дараад ингээд AI-ийн сцен бүрийн анимашныг тусад нь үүсгэж эхэлнэ. Одоо үүссэн эсвүүдийг харцгаая. Хэрвээ танд таалагдвал Next дарж аудио болон эффектүүд тохируулах хэсэг рүү орно. Энд Subtitle R-ын хөгжим сонгочвол дуусна. Эцэст нь Generate товчийг дарснаар процессыг эхлүүлж таны видео бэлэн болно. За ингээд хамтдаа үзцгээе. City lights gleam. A distant, untouchable dream. Flame red hair. A lonely, gilded ritual. Chimes echo. A cold fortress. Screens flicker. A digital prisoner of luxury. Screens flicker. A digital cage of luxury. A drone shattered glass piece. Leo gazes up, hair a bright beacon. Leo waves. Alara hesitates, hand on glass. Drone ascends. A note arrives. Let's meet. Her heart hammers against her ribs, a rhythm of pure adrenaline. Her red hair, a lifeline, braided with hope. The digital tower may be strong, but Alara is finally ready to break the code. Red hair, now a rope of desperate hope. Fear and fierce longing flicker in her eyes, as her unshakable will to be free consumes the air. Энэ бүхний эцэст YouTube дээр хүмүүсийн дарах хэсгийг шийддэг хамгийн чухал зүйл болох thumbnail-ыг хүртэл AI автоматар үүсгэнэ. Thumbnail ч мөн адил өндөр чанартай гардаг. За бидний харсан story видео бол найруулагчид бүх деталь дээр хяналт тавьж болдог direction mode гэж ойлгож болно. Харин одоо би ганцхан даралтаар видео бүтээдэг one click видео функцийг танилцуулъя. Видео хийж эхэлж байгаа хүмүүст зориулж Magic Light дараах функцийг гаргасан. Дахин үндсэн цэс рүү орж дэлгэцийн доод хэсэгт байгаа one click видео дээр дарна. Энэ цэсийн хамгийн том онцлог нь бүх нарийн тохиргоонуудыг хассан байгаа юм. Одоо харвал маш олон чагсаалт харагдана. 3D style, retro animation, story, book style гэх мэт олон сонголт байгаа. Энд Magic Light-ийн нэг давуу тал бол авт товч байгаа юм. Энэ товчийг дарахад ижил промпт байсан ч контентын төрлөөс хамаарч видеоны хэмнэл өөрчлөгддөг. Жишээ нь story type түүхэн хэмнэлтэй, action type хурдтай адал явдалтай. Жишээ нь хөдөлгөөнтэй адал явдал хийх бол action type, мэдрэмжтэй музик видео хийх юм бол rhythm type сонгож болно. За одоо бодит туршилт хийгээд үзье. Хэрвээ санаа орж ирэхгүй байх юм бол доор байгаа sample санаануудыг ашиглаж болно. Би ч гэсэн доорх жишээ санаануудаас нэгийг сонгоод видео хийж үзье. Тэгээд хамгийн сүүлд нь create товчийг дарнаа.
Таны студид олон 10 цаг хийж байж гардаг чанартай видеог хэдхэн минутын дотор бүтээж чадлаа. Гэхдээ таны видео таны төсөөлснөөс арай өөрөөр гарч ирэх боломжгүй. Тиймээс энэ пункт нь санаа байгаа ч видео эвлүүлэг хийхээс эмээдэг хүмүүс эсвэл өдөр бүр шинэ контент нийтлэх шаардлагатай богино бичлэгийн контент бүтээгчдэд маш хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдрийн видеогоор Magic Light AI-ийн талаар товч танилцууллаа. Үнэн дээр ийм төлбөртэй AI хэрэгслүүд хоёр талтай байдаг. Хэрвээ сайн төлөвлөж ашиглавал маш үр ашигтай. Харин ямар ч төлөвлөгөөгүй ашиглах юм бол зөвхөн кредитэд дэмий өрөх магадaltaй. Тиймээс хангалттай санаа төлөвлөлт бүтээлч санаа байвал энэ AI нь контентын чанар болон бүтээмжийг эрс нэмэгдүүлэх боломжтой юм аа. Хэрвээ энэ видео танд хэрэгтэй санагдсан бол subscribe дарж лайк дарахаа битгий мартаарай. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.